За сайн байна уу? Таны ажил төрөл, амьдрал ах уу? Туйлын сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Таа сайн байна. Тий. За энэ хаврыг та өнгөтэй өөдтэй өнгөрөөж байгаа бах тий. Бас өнгөрсөн хоргийн хугацаанд та бас мэдээж ард түмэнтэйгээ адилхан л байж таарсан. Нөхцөл байдлыг яаж давж ирв? За тэгээд мэдээж дэлхийн нийтийг хамарсан энэ аимшигт муухай цар тахал бол одоо тэгээд Монголыг бас тойрсонгүй мэдээж дайраал ороод ирлээ. Тэгээд төр засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж ялангуяа манай уран бүтээлчд бол яг одоо гэртээ байлаа. Уран бүтээл ажил гэдэг бол олон төмнийг цуглуулж одоо ингэж өөрийнхөө ажил мэргэжлийг дүгнж идэг учраас одоо тэгж болохгүй. Тэгээ одоо бараг 2 жил шахуу одоо ингэж яг одоо 20 цайранд бол одоо ингэж гараан сайн угаалаа, аман сайн зайллаа, маскаа сайн зүүлээ. За тэгэл байж гин тэ. Ер нь тэгээд урлагийнхан маань бор зүрхээрээ яваа. Хинээс ч гоохгүй, ханаас зээл аваад авахгүй. Яг л үнчээр яваа хүмүүс. Гэтэл энэ хугацаанд чинь хамгийн их хүнд хүчээр ажил юуг давааг үрж штэ одоо тэгээд хамгийн дөрөв 5 хүн нэрвгэж байгаа штэ тийм ээ. Харин тэгж штэ одоо тэгээд хөөрхөм яг уран бүтээлчд урлагийн салбарт ажиллаж байгаа, урлагийн тогоонд чанагдж байгаа гэсэн бүхэл уран бүтээлчд маань бол үндсэндээ бол чин шударгаар одоо талхны мөнгөийг кармална штэ. Учир юу гэхээр одоо өөрийнхөө дуулсан, өөрийнхөө тоглосон кино, жижиг бүгдийг л одоо ард түмэнд тайлагнж үнэхээр сайхан уран бүтээл болох юм бол өргөд заал дүүрэн битүү инээ танай алгадч ташаалтаар дүүрэн хөөрөн байсны ард дээр бид бол одоо бас шудраг цалин гэдэг бол карманд бидний карманд ордог. Энэ шудраг цалин бол бид гэр орондоо өөрийнхөө одоо амьдралаа зарцуулж явдаг. Ийм л болсон. Бусдаар бол одоо ямар бизнес эрхлэх биш, энэ тэндээс ямар газар ухах биш. Тийм ээ. Тэгэл яг л үнэн жимтрэл юм да. Тэгээ энэгээр л одоо явж байна да. Энэ хугацаанд чинь би ингээд олон хүнээс ажиглалаа. Өөрөөсөө ч бас өөрийгөө ч таньж мэдчих шиг те. Юу гэхээр энэ хугацаа чинь бас хүнд их бодох хугацаа өглөө л дөө. Олон талаас юмыг одоо ингээд өдөр шөнөгүй завгүй ажиллаад байхаар бас юмыг нэг 50 амгалан харах бас хугацаа бага байдаг юм байна л. Одоо энэ хугацаанд олон зүйлийг хүмүүс бас өөр өнцгөөс хардаг болоод байгаа шүү. Манай нэг төвлөгч гэсэн энийгээ бас хүмүүс хэлсэн. Та ер нь таны өнцгөөс харахад юу юунд өөрчлөлт оров? Таны оюун санаанд ер нь ямар шин сэтэл төрөв жишээ? Энэ чинь их эвгүй юм байна. Бас нөгөө бодлоор бол аим шиг юм байна. Энэ бол одоо ерөнхийдөө бол айдас төрж исэн. Яагаад айдас төрж исэн мэгэр тань яг хатуу хөл оройнд ингээд гэрээс гараад нэг дэлгүүр орох бол одоо зөвшөөрөлтөө шүү дээ. Дэлгүүр ороход охинтойгоо хоёулаа дэлгүүр орох гээд ингээд явсан чинь нөгөө нэг бөглөрч байдаг, төглөрч байдаг зам чинь нэг ганцхан цаас хийдэг ч юм уу, нэг лаац хийдэг ч юм уу. Нэг юм нэг аймар тий. Энэс л ингээл пүнк гэл чивчмэг. Тэнд нэг ганц төгөн алхах ч юм уу. Тэгэл ингээл бодоход за би өөрөө аймар гэж бодсон хэрнээ. Өөр хүүхдүүд минь яанда гэсэн юм үлийг тархинд ордог юм лээ. За бид бол болноо, сайхан амьдралаа, сайхан юм үзлээ. Одоо энэ дэлхий чинь юу болоод байна гэсэн хэрнээ одоо хүүхдүүдэд боддог юм байна. Ер нь эдний минь амьдрал одоо ирээдүйн Монгол улс маань яаж үлдэх гээд байна гэсэн тийм нэг айцлыг надад төрсөн. Тэгсэн хэрнээ тэгээд за өвчин хууч арилнда тэгээд энэ фэйсбુક гэдэг чинь олон сайхан хэлж өгөх юм байна шүү дээ тийм ээ. Хулган жилийн ховтой хүн үздэг гэсэн үнэхээр Монгол өвгдөөцсөн юм байна тийм ээ. Онгод тэнгэр юм байна одоо хэлсэн үг бол одоо үнэл байдаг юм байна. Хулган жил гэдэг бол үнэхээр чангал байдаг юм байна. Ховтой хүн үздэг юм байна. Одоо хувь муутай бол одоо бас хашаа заларч юм билээ. Нэг иймэрхүү маягтай өнгөрлөө. А тэгтэл бол хуржил гэдэг маань бол одоо сайхан энэ манай монголчуудын амны бэлэг сайхан. Хуржилдээ одоо налайна. Хилээ оросон өвсөн дээр тарааж гэвтнэ. Гэвтэнгээ унгана гэдгс баягийг юм яриад нь шүү дээ. Тэгээд одоо бол сайхан цаг ирэх байхаа. Тэгээл одоо ингээд ер нь л энэ бол их муухай айдсан юм а. Тэгэл ингээл хуучны одоо ингээд телевизээр ингээл харж байхад ингээл янз янз одоо ардын хувьсгатын тэдэн жилийн хойм одоо соёл мөрний уралдаан ингээл харж байгаа чил хүн бүхэн хээр суудсан хоош үрдсэн ингээл сайхан ногоон зүлгэн дээр ингээд сууж байхад би одоо ялангуяа тийм ингээд нэг ямар нэгэн нэвтрүүлэг үзэхгүй мөртлөө ингээд нэг урсж байгаагаа ойм одоо энэ хараад ингээд нэг дархлаагаас хэрэгдэж шүү дээ.
Тэнийг харахад нэг сайхан санагдаад тий. Одоо ингээд зураг тэргүүлж явахдаа ингээд харж явахдаа нэг сайхан байгаль, нэг сайхан налайсан бэлдсэн адуу хонмал тэгэл ингээл нэг ус гарч байгаа адуу мадуу ч юм уу ингээл нэг сайхан жим сургасан мод ингээ харахаар нэг гоё дамсгаа болдог тийм. Одоо нэг хуучин цагийн нэг гоё юм бол бодогдоод байна л да. Тэгээд одоо хүмүүсийн мэдчлэг ээж тэр нэг ийм ч юм уу эсвэл нэг ийм ч юм уу нэг ийм боллоо нөгөө сайхан тэрвэрлдэг сайхан ахцгаа хүнлээд одоо үнэрлждэг гэдэр бол одоо хол боллоо шүү дээ. Гүйдэл нэг дэлгүүр дотор ингээл явж байгаа чал өөр ирэхгүй хүн ширгээл гарахад арц гэдэг ч юм уу нэг ийм л одоо нэг хүний ертөнц гэдэг нэг юм бие биенээс нь одоо холдуулж эхэлж байгаа юм уу. Нэг л нэг арай л өөр урсгал руу энэ хөндөрлөгтний амьдрал орчих шиг болоод байгаа. Орчлоод л гэж юу ойлгож. Саяхан бас газар дөргөөл авлаа. Гэр дотор ингээл авлаа. Юу болоод тэгээд яач юу болчихоо гэдэг ингэсэн чил нөгөө манай Баталжих битэр хөрш гэсэн чил ах маань ярьж за чи яав гэсэн чигээ дөрглөө та яав гэсэн чи бас мэдэрлээ гэж. Ахаа энэ юу болоод байна. Газар хөдөлж байна. Энэ вирус гарч байна. Энэ Монгол төмний фэйсбүүкээр үзэж байгаа юм бүгд хэрүүл байна. Бүгд ийм одоо ерөөсөө хүн чанар гэдэг юм алдсан байна. Энэ нэг л нэг эвгүй шахаа гэсэн чинь харин тийм ээ одоо тэгээ яах вэ? Энэр муухай нэг л нэг муу ёрын зөгнөл явагдаад байгаа юм шиг зөвхөн уран бүтээлчний хувьд нэг тийм дотор арцганаа л гэдэг. Тэгээ одоо бурхан мөн гүй байгаасаа гайгүй байгаасаа одоо бидний хувьд жага үлдэж байгаа Монголын сайхан олон сайхан үр сад маань энэ сайхан тэнүүн сайхан Монголдо нэг бас нэг элэг бүтэн дүүрэн удам угсаахан залхуулаад амьдраад яваасаа л гэж одоо залбирч явандаа байх надад. Тэ. Та түрүүн тэнд нэг глаз өнкрөөл, тэнд нэг цаас хийсэл гээл. Тэ нэг киноны титр тэр бүр ингээд яг ойлгуулчих байгаа байхгүй. Гэтэл ингэж бодог байгаа байхгүй хүмүүс. Яг бужигсан онцгүй байна гэдгийг цар тахлаас болоод ийм байна гэдгийг ойлгоод байгаа боловч та бол сая зүгээр үгээр тайлбарлчихлаа шүү дээ. Бүр ингээд дүрслээд тэгэнгүүтэл ингээд бодож штэ. Нэрээ ямар цаг яваад байгаа юм бэ гэ тэ. Бас л ингээд бодохоор чинь бас л хямармаар байгаа байхгүй. Хямраад байна. Одоо хямарч штэ. Одоо тэгэл хуучны сайхан юмнууд өрөөсөө ингээл ямхаар ингээл алга болоо. Ингээл хүний сайхан уулздаг нөхөрлөдөг. За ингээл тэгтэл ингээл нэг найзаасаа ингээл нэг одоо ингээл уулзахгүй удлаа штэ тий. Тэгэл ингээл ихт нэр ингээд уулзахгүй би хүн гэдэг хотлал юм биш үү? Одоо ингээд сүнх юм бол хэн ч хэнтэйг уулзч чадахгүй ингээд байгаа газартаа талд орох нь шүү дээ. Гэдэг ч юм уу. Нэг тийм нэг зохиол шиг юм толгойн дараал шираал болгож бодоол эдэр ингээд тийм нэг онцгүй шүү. Тэгэхдээ гайг болгоога. Монгол хүн амны бэлгэр гэдэг ялангуяа бид бол бидний хөгтөн гэрүүлээрээ өөршөөл гэж бодож явах юм да. Та түрүүн бас хэллээ те нөгөө Монголынхаа зураг дүрс байгалыг ингээ харахаар үнэхээр сэргэж ийн гэд. Энтэй холбоотой би ингээд өөрийнхөө зүгээр мэдэрснийг харахад те яг энэ хөл хорионы хугацаанд монголчууд бүр илүү их оронж болсон юм шиг. Нөгөө байгальыг илүү хүндэлдэг, бүр мэдэрдэг болсон юм шиг. Бүр тэмүүлээд нь штэ бүр тийшээ. Тий. Одоо ингээл муу хаям шавсан газар одоо нийслэл хотод ингээл гараад байхдаа монголчууд бол ингээл байглаа л барааж байгаа шүү дээ. Эцсийн стэд тэр чил одоо бидний ганц одоо амин дэм тэндэл байж байгаа шүү дээ. Аптек юм биш үү? Байгалыг аптек гэдэг шүү дээ. Бөөн аптек одоо тэндэл байж байна одоо тэгэл одоо ингээл уран дулаан болж байна. Одоо бүгд л одоо гэр бүлээрээ найз нөхдөөрөө хамаатан саднараа ингээл гэр барих нь барайл майхан барих нь барайл ингээл энэ хүчил төрөгчин дээр л очиж штэ. Тэгэхээр энэ хүчил төрөгчийг л ер нь одоо хайрлахаас аргагүй маа. Болж игэл ухахгүй л баймаар байна тийм ээ. Ухчмааргүй байна. Гол усын ширгээчмээргүй байна. Ямар мөнх амьдрах биш тийм ээ. Байж байгаа л тэгэл нэг сайхан боломжоор амьдрч байгаа л явах нь явал үлдэх нь үлддэг. Жигжил их орно хайрламаар байгаа юм л да. Тэгэхгүй болохоор одоо ингээл нэг хүний жилийн авчулдаг гэж юм уу ухад төнкөл янз янзын хөдөө сайхан нэг өчил дөргчийн хамгаалж байгаа их орончид дээр очиж уурын төргээл усын бохирдуулаад малын өвчин зовлонд унгаагаал ингэмэрвэл байгаа юм л да. Тэгэл уг нь бол одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа одоо тэр сайхан цас тайрхан тэр сайхан хар ус нууруудыг хадгалаа сууж байгаа ус ч манай малчтлах шүү дээ. Яг одоо жинхэнэ их оронч тэнд л сууж байгаа байхгүй юу? Одоо бид нар энэ нийслэл хүрээнд Европыг дуурайж
амьдраад яах юм бэ? Гадны орны дуурайж амьдраад яах юм бэ? Тэ? Яг л сайхан монголоор л байлдал гэсэн бол би ч өөрөө ер нь жоохон тийм монгол үзэлтэй би тэ багасаа ч тэгж өссөн хүүхэд болохоор өөрийгөө би заримдаа монгол банкар гэж боддоо шүү дээ. Ер нь банкар талдаа л хүн шүү дээ би бол гой тодорхойлсон байна шүү дээ. Тий. Банкар бол үнэнч. Би бол үнэнч. Банкар бол худлаа хүн орохгүй. Хулгайч хүнийг орно гэдэг шиг. Ер нь л манай банкар гэдэг бол монгол байхгүй юу? Тэгэхээр монгол хүн банкар шиг л байж хад учиртай шүү. Яг ингээ банкар гэсэн чинь би ингээ сая бодож эхэлж байна л да нөгөө багийнхаа бодлыг тий. Айл нэг сум болгонд нэг хэд хэдэн банкар гэдэг шүү дээ. Бусад Орос нохоонууд дуртай газараа ярдгалж яхад Монгол банкар хэрэгтэй үедээ л хусч яадаг. Тий нэг ууж ухаантай үнэнч дуурна. Үнэнч дуурна тэгээ тий ерөөсөө. Саяхан би нэг одоо ингээд мянган найзгаа төвшөөгээд манай дүүдэг байхгүй юу? Одоо бүр багаасаа ингээд бүр одоо хүмүүс мэдэх бахаа одоо ингээд нохот ижээдсэн одоо бүр нохооны том үйлдвэртэй болцсон. Баг 3-400 үйлдвэрийн нохоо оруулсан. Тэгээ ингээд байжсэн чи төвшөөд надад нэг тэгдэг байхгүй. За ахыхаа гавьж ичнийг мэлэж Монгол банкар өгнө гэсэн. Монголын көлөг өгнө гэсэн байхгүй. Тэгэхээр за баярлалаа баталцаагаад бас нэг өгсөн. Тэгээд ингээд банкрын гөлгийг авалгүй би олон жил боллоо. Тэгээд саяхан нэг ингээд очисон чинь төвшингийн юун дээр ингээд очисон чинь яг нэг нохоонуудынхаа хоолыг хийж. Хөө зөвөр мантан зөвөр том тогоон дээр ингээд божиг чинь. Нэрээ ол өгдөг юм ээ. Тэгээд их гоё хоол тэд нар чинь хэдийгээр дотор мах гэсэн тэгэл бантын хийж байгаа. Тэгэл ингээд хийнгүүчл тэр нөгөө нэг эрлис нохоонууд чинь тэрөөс аль тэр торон дотор дүүлээл хашаараа ингээд ярьцаагаа нэг хоолны үнээр авсан. Монгол нохоо хөвчлэг. Гэл хөвчлэг. Тэгээд хоол тараагаад явхад зүгээр тэн төмөр торон дотор зүгээр ер нь тор дэлбэлгэнэ. Тэгээд ингээд хоолоо хийгээл явдаг Монгол нохоо хөвчил. Тэгээд хамгийн сүүлд Монгол нохооны тавганд хоолыг хийж өчөөд ингээд явхад Монгол нохоо тавгтай олон байжлаа. Монгол нохоо хөвчил. Босод бүгд төмпөнгөө унгах асгах газар шараатай холио долоогоод өлсөж өгсөн юм шиг идээд дуусч яхад Монгол нохоо босоод үнэрлж байгаа. Дөнгөд нэг үнэрлж байгаа. Тэгээд нэг ийштэйсээ нэг харж байгаа. Тэгжээс нэг хэл үргэд нэг 2 долоож байгаа. Тэгээд нэг жоохон байж байгаа. Тэгээд уужгаа идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монгол байхгүй юу? Тийм үү тий. Энэ бол бас Монгол гэдэг чинь тэнд л одоо төсвөртэй, төвчээртэй тийм ээ. Тийм л одоо ухаалаг байна л да. Та надад гоё юм хэллээ л. Би өөрөө нөгөө Монгол хохог бас мэддэг нөгөө хүндэтгдэг Монгол хохотой болохыг мөрөөддөг хүүхэд байсны хувьд та зүгээр яг өдийн насанд намайг Монгол нохоо ямар байдгийг тодорхойлоод өгчлээ. Ингээ болсон чинь баг шүтмээр тий. Одоо баг Монгол хохоо аваад тийжээч мэр санагдаж байгаа. Тэжих хэрэгтэй гоё шүү. Тэгвэл тэжихтэй хамгийн гол нь Монгол банкар гэдгийг яг утгаар нь гоё одоо сайхан зөкстэй одоо хашаа машаанд юм уу тэгж сайхан тэжихгүй бол гэрээ нөхцөл бол утгагүй шүү дээ. Тий, гэрээ нөхцөл бол Монгол нохоо шүү дээ тэгээ бүр. Тий, тэр мөг амтан зовж шүү дээ. Ус ноос нуусаад хөлсөнгөө ойжгаад нэг аркет маркетын толоод балраа шүү дээ. Тэгэхээр яг утгаар нь сайхан тэжээгээд яг сайхан хажууд нь байхгүй бол нэг хашаанд байж уйчхаад би нохотой гэж яваад явах үү тий. Тэр чи хоол өгч чадахгүй ажил төрөл бөгдлөрлөөс эхлээд хоол өгч чадахгүй тэгэл амтан тамлах юм бол тийжиж хэрэггүй байхгүй. Тэгээ би төвшөө заах нь болоогүй ах нь одоо тэгж хаад нэг хашаатай болно. Тэгтэл авъя. Та хизээч ирсэн таны нохой бэлэн гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт за тэгвэл одоо бүр сайн байна. Тэгжээж яхах нэг хажуудаан байлгаж тийж тэрнээс наа хашаандаа байж үчээд өөрөө хотынхан байсан тоол иживдэхгүй гэдгсэн баг. Тэрэн дээрээ хаа. Гүйдэл Монгол банкрын чинь холгоомолгоогоос эхлээл нохооны сопгол аваа явчих шүү дээ. Тэгээ байж идгийг хөрхий тэгээ. Та тэгвэл одоо ер нь Монгол нохоогоо тижих ер нь төлөвлөгөөтэй байгаа юм байна тий. Ер нь би ч нохоон дуртай шүү дээ. Чи одоо жижигсэн нохоон дуртай би багын нохоон дуртай. Айл хэдэл Дондгой аймгийн Эрдэнэтэй сумд би одоо өсөлт төрсөн. Айл хэдийд хичээл тарахад цүнхэн дотор гөлөгтэй л ирж идэг хөвгтэйсэн байхгүй юу? Өөр лагераас замаас сулуулаад байдаг. Өөр лагераас айлын гөлөг хусна. Хулгайлаа. Тийм шүү дээ. Тэгээ авцраад би уйдсан байхад миний нохойг зөрөөд хулгайлаа. Ийм хулгай шин чанартай. Тэгээ дөрвөн лагерын хулгай шин чанартай амьдэрдэг гэсэн байхгүй юу? Яг тийм. Тэгэл ерөөс ойлгохтой. Тэгтээ миний өсгсөн нохойнууд би зөндөө. Манай ах чинь бас их нохой. Яг миний дээдлэх бас нохойн доктортай. Би ч одоо хашааны болонд мөнж олон нохойд ижсэн те. Одоо энэ дуурийн театрын ерөнхий найруулагч одоо манай Эрдэнэтр гэдэг миний том ах шүү дээ. Энэ хүн чинь бас одоо бас их гөлөг тэжээдэг гэсэн байхгүй юу. Тэгээд эдгээр чинь бас нэг оныгоо үйдэг шүү дээ. Одоо хамаагүй ярьж болох юм уу? Нэг Мишка гэдэг нэг одоо би сайн Мишкаг сайн мэддэггүй.
Мишка болохоор намайг жоохон байхад л одоо манай ахын тижижсэн л нохой биш охин нохой байсан байхгүй. Тэгээ охин нохой байсан. Тэгээ Мишкач гөлгөлдөг. Тэгэл Мишкагийн гөлгийг одоо тэгэл тэр найз нар хувааж аваад бүгдээрээ өсөгдөг тийм байсан юм л. Тэгсэн чинь нэг нохоо устгалаар Мишкагийн нэг мижидэрч гээд нэг юм нэг жоохон ийм тохон нүдтэй нэг хүн байсан байна л да. Тэгсэн чинь тэр хүн буудсан юм байна. Тэгсэн чинь одоо манай ахын найз тэр продюсер ингээд одоо багш байсан. Одоо хөрхө бурхан болцолдоо. Тэгээ бүжаах тэр хоёр одоо сумаас хойшоо гараад манай тэр сумын хойдолд бидний тоглодог нэг бөөн дэрс байдаг аахгүй. Тэр дэрсэнд очицсан нэг 20 см юм уу нэг нөх ухцсан нэг юм байшингийн дээврээс тийм харцаа суулж аваад доор нь дэвссэн дэлгүүрээс нэг төгрөг чихэр аваад ингээд цацсан Мишкагаан тавьдсан нэг сургуулийн нэг хавтгай нэг юм шал хийдэг байлаа шүү дээ нэг чулуу тэрэн дээр 1940-с төдөө хон Мишка гэдэг ингээд бичсэн тэгээ хоёулаа тонгойцсон хэн нь уйсан гэдэг л гэмгүй явсан Мишка маань гэмтэй нүдтэй мижид өрчөд гинтийн аюулаар буудуулав 1940 он гэсэн чинь энэ дээр савар тас гэж буугаад ирсэн. Тэгсэн чинь пүүжа хийсэн зэндугай солиотой мо хоёр нохойг аргал дөөж аваад савраа таргин дундуур нь цогоод тэгээд тэр тэгээд оршуулж ирсэн гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бол бид бол багасаа бол одоо ерөөсөө тийм амтангийг хайрлж өссөн л одоо гэхүү дээ. Би яг таны яриаг бүр амар углуураар нь ойлгоод сонсч ингээд мэдэрч байгаа байхгүй. Би ч гэсэн те нохоогоо тэгэл алдчихлаа. Ямар хүн тусдаг юм бэ? Тэгж их зориулж өсгсөн нохоо маань тэр нохоонд зодуулаадчихсан буудуудаа тэр үед их бууддаг байлаа. Та таны би тэр ярьж байгаа бүр шууд ойлгож байгаа байхгүй. Нэгнээс усаал нөгөөгөөс усаал явдаг 90 он 80 он ч тийм л байлаа шүү дээ те. Тэр чинь нөгөө талд нөгөө нохоо өсөөл нөгөө хулгаас нь энд өсөөл тэгээд зөөрөөл явдаг байсан байхгүй те. Чанартай нохойг цөөхөж байж. Төөхөн байсан. А тэгээ бас нэг зүйлийг би хэлэхэд миний нөгөө нэг нохоо төжиж байгаа нэг анзаарсан гэх юм зүгээр буруу ч ярьж магадгүй зөв миний хувьд төрсөн мэдрэмж үхээр нохоо эзнээ дагаад адилхан зантай байдаг юм шиг санагдаад байдаг. Болчдөг юм шиг. Би нэг тэгж мэдэрсэн. Гэхдээ нэг надад ч гэсэн хүн тэгж ярьж байсан. За одоо ингээл одоо баяраа чи ч гэсэн анзаараа заа ингээл хотод ингээл нохоо хөдөлж байгаа улсуудыг харахаар яг эзэнтэй харьцуулаад хараа заа. Ер нь адилхан шүү. Нэг адилхан шүү. Тэгвэл би нэг хол зөрөөгөө л. Хол зөрөөгөө. Тэгэхээр мэдээж одоо догшин ширүүн өсгөл догшин тухайн хүн тэр хүний нохоо гөлгнөөс нь яаж өсөхгүй хэр яг эзэн дагна гэдэг зөвлөдөө яг л тийм характерны л нохоо босно л доо. Яаж одоо урдаг байлаа гэсэн тэрний чинь буруу хүмүүжүүлвэл буруу л болгоно. Хөөрхөн сургуультай наан цаана гээд бас хүмүүжил бас мэдэн шүү дээ тий. Тэр хүмүүжлээл дагах баг. Тэгэхээр хүнээл дагна гэсэн үг шүү дээ. Хүн хүмүүжүүлж байгаа болохоор тэр нэгээл дагна гэсэн үг баг л тий. Өстө гой нохооны түүх танд өстө яаж байлаа тий. Азар та бүхэн хоёулаа нохоо сонирхдаг хүмүүс байж. Сайн нэг фэйсбүүк дээр манай тэр Эрдэнэ талд нэг банкар нь 3 настай хүүхдийг аварсан шүү дээ. Авардаг нь үү? Тий, тэр авардаг нөгөө нэг одоо юунд одоо хөвлөдөө хэвтчихсэн. Тэгээд тэгсэн чинь манай нутгийн нохоо байна лээ. Нутаг бас өөр үү? Нутаг бас өөр. Нутгийн нохоо бас хүүхэд аврал авна лээ. Нутаг гэснээс би бас тантай адилхан хөдөө өссөн. Хөдөө өсөөд оюутан болоод хотдоо орж ирсэн. Тантай адилхан олон ах гисэн штэ. Тэгээд айлын баг. Би тэр яг адилхан юм байна. Би ч бас айлын баг шүү. Тэ нэг мэдрэмж ойролцоо байгаа нэг мэдэгдээд байна л да. Та бүхэн бүр ингээл тэ. Тэгээ би тантай ингээд чи 2 3 уцаар ярьлаа шүү дээ. Хоёулаа ингээд. За ингэж ин зав юу болж ин хоёулаа гээл. Та ч их сайхан харилцдгийг би мэддэг хүний хувьд. Та нэг мэдхгүй байх нь мэдэх нь албагүй. Мэдхгүй байсан мөртлөө тэр сайхан харилцаагаа хаач гаргадгийг би бас мэдэрч байгаа. Хоёрт бас над сэтгэл их төрсөн зүйл уяраас нь зүйл таны тэр дууны ай байна. Тэ? Уртын дуу байна шүү дээ. Гэхдээ үнэхээр налааж гин, үнэхээр сэтгэлийг амрааж гин. Тэгээ ингээ бодлоо л та. За аргагүй л дундгоо аймгийн хүн юм байна. Утасны уртын дуу. Утасны дуу ирдэг дуу шүү дээ. Тий, би ч ерөөсөө миний ганц сонсдог юм уртын дуу морио хурд байдаг шүү дээ. Тэгээ бүр ингээл үнэхээр бодоо бүр уяраа сууж илаа шүү дээ бүр тэ. Үнэхээр л аргагүй мэ. Танаа нутагч их бас алдартай сум шүү дээ. Хамгийн том газар нутагтай Монголын хамгийн их олон толгой малтаа гэдэг. Бахархах зүйл олонтой. Их вэ. Тэндээс өсөж төрсөн мэдрэмжээ та хуваалцаач ирнэ. Нутгийнхаа яг юуг нь мэдэрч одоо хүртэл энэ танд их улам их тодорж явж байна. За тэгээд Дондгоо аймгийн Эрдэнэтлээ сум гэдэг бол одоо Монголын ард түмэн одоо яг баяргийн хэлдгээр чиний хэлдгээр сонссон ч байх, дуулсан ч байх. Одоо мэдээж яг л би тэнд Дондгоо аймгийн Эрдэнэтлээ сумын нэгдсэн эмнэлэгт одоо
айлын 5 дугаар хүү болж төрсөн. Одоо яг л тэнд л одоо тоглож өссөн. Одоо тэр Сомын хаан эргэн тойрон одоо нэрээ үнэндээ ямар нөх байдгүй, ямар тоглодог газар байдгүй бүгдийг мэднэ. Үнэхээр одоо миний сум бол үнэхээр гайхамшигтай. Улсад бол одоо бас томорон бол за бараг 2 томорон бол нэг 2 дугаарт ордог. За малааран бол одоо бол улсад бол номер 1-д ордог. Бидний жоохон багт одоо улсын одоо Макамнат гэж байлаа, эднэртэй шип байлаа. Бидний жинхэнэ бага насны ажил амьдралыг энэ сум л надад зааж өгсөн. Багаас нь манай сум чинь бүх хүүхдийг хөдөлмөрч болгосон. Засаг дарга нэгдлийн дарга гэж ирсэн. Нэгдлийн одоо хөгжил нэглэгдэж чинь мал ихтэй сум чинь яг мал дээр нь хүүхдүүдийг одоо өсгдөг байхгүй. Угаасаа явдаг шүү дээ тий. Томилтоор явуулдаг тий. Тэгэл ингээд одоо ингээд суман дээр ингээд байж хахад чинь суман дээр ингээд байж байгаа л ингээд манай сум нэгдлээ яждаг чинь барагдахгүй энэ дандаа хүүхдүүд нь ордог байхгүй. За учир юу гэхээр ингээд 100 ингээд дөнгөд нэг шалгалтаа гээд хичээл дараал ингээд дуусан гутчил. За мал угаалга хэллээ. Хүүхд яв. Би бол одоо үхтлээ явсан. Одоо мал ванд нэгэд баян нэгдэл чинь нэстэ суур-суураар нь орж ирсэн. Тэгэл нэг хитэн төжийсэн бор хүүхд зүгээр булчин суудсан. Тэгэл хэрлийнтэй баан руу жоохон нэг зүгээр мянган шидэл тэгээд одоо яах юм бэ нөгөө фитнес цаашаа амьдралын фитнес байгаа байхгүй. Тэгэл тэрний чинь ингээд тэгэл мал угаалга дөнгөд дуусан гол сэв гэдэг байхгүй. Сэв нь болохтойгон зэрэг нөгөө өхөр тарилга, адуу тарилга, тэмээ тарилга, хоцохон тарилга гэдэг байхгүй. Нийлээ сэв гэж байгаа. Сэв гэж байгаа байхгүй. Тэгэл тэр өхөр маш хэдэн өхөр унгаас нь тэрэн цалинтай 3 төгрөг 2 төгрөг гэдэг ингээд явчихдаг байхгүй юу. Тэгэл 2 хүүхдэл тэр том гонуудыг чинь үзэн штэ хүлж гол хэвээр нэг яхит л үзэн штэ. Тэгэл унгаагаал нэг гүрэнээс нь ингээд нэг шинжилгээний тэр соц моц гатгана гэдэг чинь жоохноос зүгээр ингэж бадгаар цус годгаар аваад дор номер лол ингээл тэгэл хийгээл ерөөсөө хоцохон мохны чинь бол зүгээр одоо би малын цусыг бол би зүгээр ингээд яг тэр шинжилгээний юуг бол өстой би юу малын чиг ав багаас нь сурцсан тийм ажил байхгүй. Тэгээд ингээд чинь тэмээ тарилга тэмээ тэр олон тэмээнд төсөн жоохон нусаан чийсэн бугуйл өрд уургаар жарж байгаа л сайхан ингээл тэмээг чинь татаж ирээл гэвтүүлэл хүл сөхрүүлж байгаа бол бас гүрээний цус мос аавна гэл ингээд ястай үнэндээ ажил бол барагддаг байсан. Тэгэл нэг арай нэг уучиж чана галтайс юм гэртээ ирчээл нэг ганц кино орой сумынхаа клубт кино мэн үзэл ингээд явж байгаа юм. Наад мөнгөрөөд хэрга эхэлдэг байхгүй. Тэгэл ингээд 100 намар дуусч байгаа байхгүй. Дуустдаг байхгүй. Тэгэл ингээд дуусгаж чинь цалин тавина. Нэг хүүхэд 500 төгрөг мөнгөтэй ээж дээр орж ирнэ. Ээж 500 төгрөгөөр нь өөрт нь шинэ гутал, шинэ цүнх, формын хувцас зүгээр хангалттай аваад ирж байгаа юм. Өөрөө тэгээ хийждэг. Тэгээд тэр нь гоё ихтэй юу ихтэйгэн зэрэг хүүхдүүд тэн дээр гоё тоглож, нөхөрлж, наадаж, хамтдаа ажиллаж, өлсөж одоо хөдөөний хүүхдүүд тэгж одоо ажил сурсан байдгийг. Өвөл болол ирэнгүүт Макамнатын бойки бид нар л юм. Би чинь 6 дугаар ангитай бид нар чинь мал хийж сурлаа шүү дээ. Одоо 6 дугаар анги хүүхэд мал хийх, малны өрлөө гараа хийгээд голын тасалж чадах уу? Байхгүй шүү дээ. Том хүн байхгүй. Тэмээ зогж чадах уу? Гэштэй ингээл тэгэд чинь ингээл бид нар чинь багасаа л одоо богмол ч одоо 5 төгрөг байдаг лөө. Яма 5 төгрөг, хон 5 төгрөг, бод 15 төгрөг гэдэг байхгүй юу? Тэгэл бодон гагаад байх юм бол мөнгө олоод байна гэсэн үг. Гэдэг шиг ингээл багасаа ингээл одоо тэр ахын одоо тэр одоо бойны ажилд оролцлоо. Одоо ингээд нэг хөдөө явж байгаа нэг найз хонь өгөхөд бол хийчих авцрал өөрөө зүгэж бид л язлал тавьчих шүү дээ. Тэгэхэд бол одоо нэг айлдаг хонь ирэхэд заа тэнэр хэлэхгүй. Хэнийг дутах уу? Яана энэ үлсэж байгаа болов ус тавьж хөө гэхгүй шүү дээ. Энэ бол бидний багын одоо миний нутгийн зааж өгсөн намайг хүн болгосон Эрдэнэтлээ сумын гавья гэж ойлгож явдаг байхгүй юу? Та бол гоё юм ярьлаа. Би бас ста сэлэнгийг мэдэн шүү дээ. Нөгөө ногоон дээр өссөн үг ногоочд байдаг. Тэгээ яг нөгөө шуудаагаараа үнэлдэг тий. Гэтэл ингэ бодсон чинь таа ч бүр жилийн дөрвөн үйлрэл завгүй байсан байгаа байхгүй. Үнэхээр хүн болж тэнд бол төлөвшсөн тий. Нутаг гэдэг бол хүний хүн болгодог гэдэг яалтчгүй л үний юм байна гэдгийг тий. Тэгэхээр ялангуяа энэ хөдөө орон нутагт өссөн хүүхдүүд бол үнэнхээр ажил сурдаг. Тэгэл нэг жоохон ажилгүй ингээл завсар заа гарахтайган зэрэг ч л одоо аавынхаа ахынд ч юм уу аавыгаа ахын ахынд ч юм уу хөдөө очно. За нэг адуутай ч ноцолт.
сайхан гүмэл унаг мунагтай өглөө дунд мордон. За тэр давсад таргуу цохин хөдөө ганцаараа боодог гэж идэх чинь бас сайн ирийн шинжтэй байдаг. Тэгээд баг насыг бол өмөн гутгаантай мөртлөө үнэхээр хөдөлмөр хийж хүн болсон л улсад авахгүй бид нар бол. Тэр үеийг та их хөсөж мөрөөддөг байх тийм үү? Эргэж маш их дуусдаг байх тий. Одоо таны үеийнхэн бидний үеэр дууссан л да. Яг тэр нийгмийн ажил, хамтарч хийдэг ажил ингээд дуусчих жоох. Одоо байхгүй. Тэ багшийн дээдэд ингээд нэгдүгээр хөрст ирэхэд л одоо социалист бүтээн байгуулалт гэл ингээд тариаланд одоо ингээд сэлэн бэлгэр жинки явж нарийн ногоомоо дарш марш гээл тэгэл өтрөм дээр чинь бид нар чинь ингээд гарахад чинь 8 сарын 1-нд дээрэл 9 сарын 1 хүртэл ажиллаж өгөөл дөнгөд нэг хідэн галтаас юм орж ирэл хичээлдээ сууж дайчилгаа өндөр ургац гээл дагаад аваа гарна шүү дээ. Тэгэл социалист бүтээн байгуулалт гэл улаан тооцоо аваад нөгөө мөгийн нэг ногоон көрдөг шүү дээ ингээд нэг оюутан тий модон авдраа аваад, цойсто модон авдраа аваад, нөгөө гүртгээ аваад. Тэгэл энэ олон цагийн автокаминадад 41 дугаар бааз, 27 дугаар бааз, 22 дугаар бааз эдэр чинь бид нартай би тэр баазуудыг хамтарч ажиллаж ирсэн. Олон бэндэг ах жолоос нартай, кавинд нь хоолыг идэнэ. Тэгэл тэд нар чинь боб борцгороо шидэлцэл нөгөө нэг мартагчгүй намар гэдэг шиг гарна штэ. Тэгэл 4 жил бид нар сангийн аж ахуйд явж байлаа штэ. Яг зөв сурах оюутан наснда явдаг тий. Тэгэхэд одоо бол ингээд тийм хөдөлмөр хүүхдээр хийх юм, оюутнуудаар хийх юм байхгүй болцсон. Тэгээд одоо үнэхээр цаанаас нь чийлэхгүй болохоор одоо сурахыг хүсэхгүй байгаа болохоор ингээд жоохон хөгжим сонсоод богч ажиллаад баар караоке хийсэл явж идэг л хөтөл гэж боддог шүү дээ. Одоо энэ үе тийм арга хэмжээ нэгдсэн ийм шийдэл бодлого байхгүй учраас нийгэмшиг тал нэг хожуу болоод байна шиг залуучуудын хувьд те их зожигддог эсвэл хувиа бодсон юм зантай хүмүүс илүүгээр болж ийн гэж ахмад хүмүүс бас их зөвлөж байна. Улсаас хийдэг компанид ажил гэдэг юм ховор болсон юм уу да. Бүх юм дандаа хувийн компаниудтай, хувийн группүүдтэй хамааралтай болчоод нөгөөдөл нь тусдаа ажилчтай аваа хийлгчдэг болохтойгон зэрэг нийт улсаас одоо хөдөлмөр хийлгэх оюутан залуучуудыг хөдөлмөрийн үнэл цалиу гэдэг юм байхгүй болчоор одоо хин юу хийхгүй дээ юм тий. Тэгэхээр одоо хүүхдүүд хийч гэсэн ажил нь алга шүү дээ. Үнэхээр хийх ажил нь бидний үе шиг ингээ байсан бол бүгд л 5-4 яг миний сайн яриад байгаа хийн шүү дээ. Тийм шүү дээ. 500-аас олон шүү дээ хүүхдүүд чинь. Тэгэхээр тийм л байна. Таны хувьд өнөөдөр бидний хувьд бас давхар тий их аз завшаантай өдөр тохиолж байна л да. Таны төрсөн өдөр өнөөдөр бид ярьцлага хийлээ. Тэгээ ийм бас таны хувьд бид нар ингээд яг бэлгшээж ил да би. Агуудаага тухайн зочныхоо төрсөн өдөрт нь таарад ингээд ярьцлага хийгээд хэдүүлээ сууж хад нэх гоё над сэтгэл төрсөн. Тий. Урд талын орж ирсэн улсууд төрсөн өдөр таараагүй. Тэгвэл хөндлөн утга нэвтрүүлэгт би анх удаа төрсөн өдрөөр орж байгаа юм. Төрсөн өдрөө та хөндлөн утга нэвтрүүлэг тэмдэглэж штэ гэдэг. Би бас яг өчигдөр чиний хэлдгээр бодож байсан. Гэхдээ ингээд байсан. За маргааш чинь миний чинь нэр мэндэлсэн өдөр штэ гэсэн бодож байсан. Би чинь нэвтрүүлэгт орох юм штэ. Гэсэн бодож байсан байхгүй. Тэгээд за сайхан гээ. Тэгээ өглөө болсон чинь манай ихнэр тэгсэн байхгүй. Ханы төрсөн өдрөө сайхан цасвараа ороод миний маань ч буянтай юм да гээл тэгжсэн байхгүй. Тэгээд энэ бол сайхан буян л да би тэгээд их бэлгшээд юм 3 дугаар сарын 27 гэдэг бол миний төрсөн өдөр байдаг боловч тэгээ би гарсан нь болохоор 4 сарын 1-нд эмнэлгээс гарсан байдгийг. Энэдвийн баяраар эмнэлгээс гарсан байдгийг. Тэгээд 3 сарын 27 гэдэг болохоор өнөөдрийн миний ажил мэргэжилтэй хамааралтай олон улсын театрын баярын одоо бас мэндэлсэн төрсөн өдөр байдаг байхгүй. Тэгэхээр хийж байгаа уран бүтээлч хүнийхээ хувьд бас ингээд би одоо яг төрхтөн театртаа цуг төрж үйсэн штэ гэдэг ч юм уу театр одоо төрсөн өдөр нь болдог штэ гэдэг ч юм уу нэг гоё цаанаа нэг гоё бэлэг дэмбэрэлтэй өөрөө уран бүтээлч гэдэг утгаараа энэ өдөр төрсөн гэдэг утгаараа ч юм уу нэг л нэг сайхан байдаг штэ тэгээ өнөөдөр бас олон сайхан найз нартай олон улсын театрын баярын мэндийг хүргэлээ би өнөөдөр төрсөн өдөр тэмдэглээд байдгүй мó баяраа би зүгээр өглөө ээжтэй хэлээд ээжтэй за ээжтэй төрсөн өдрийн мэнд хүргэе гэхээр болцсон мó гэсэн болчлоо хоёулаа хоёр тийшээ болцсон юм шиг байна штэ гээл. Тэгэхээр за баярын мэнд хүргэе гээл. Өглөө ээжтэйгээл нэг сайхан ярьчихдээ. Аавтайгаа нэг баярын мэнд хүргээл. За миний төрсөн өдөр болоо. Яг өнөөдөр өглөө бол төрсөн өдрийн баяр гээд одоо нэг сайхан хоньны талгай чанж ичээ тэгэл гараад ирлээ дээ. Та чих бас те урлагтайгаа нэг өдөр төрсөн ой тоон цог. Яг тангээ бодсож би бас өөрийгөө ууштараа зүгээр
ихэнх хүндтэй би нэг өөрийгөө нэг зүрлээд байгаа хэрэг биш үү. Нэгд баримт давхцаад байгаа учраас те. Би бас 7 дугаар сарын 11-нд төрсөн. Наадмаар. Ингээ та бүхэн ч бас их баяр давхцуулсан те. Хоёрыг хонь зээдээ хүн сууж байгаа юм байна. Тий бас тохиол ах шиг байна. Чи болохоор ардын хүнсгдийн гэдэг. Чи надаас том юм байна. Тий. Тэгээ өнөөдөр гоё өдөр те яг та түрүү хэллээ шүү дээ. Ингээд яг нэг хүн малын нөгөө нэг нуруу тэнийн гэдэг шиг те хур орсон. Анхны хур орсон энэ өдөр байлаа. Хүн болгон баяртай байгааг би өнөөдөр ингээ харж илаа. Ямар ч гоё байдгийг те энэ цаг үед ингээ нэг сайхан бороо уур орсон. Тэгээ таны төрсөн өдөр давхцаа. Тэгээ бидний нэвтрүүлэг дээр орно жин гингүүд миний хувьд хөндлөн утга нэвтрүүлгийг их оронч гэдэг үслийг дэлгэрүүлэх гээд бид хамт олонтой хичээгээд явж байгаа бидний хувьд бол айгүй том бэлгшээлтэй байгаа. Харин гоё байна. Бис ингээд өглөө ингээд сая нэг наашаагаа танай одоо улсууд намайг хөргөөд явж байгаад би ярьж ирсэн. Гээ сайхан хор ороод бороо ороод тэгээ хөхтөнгөр өвгдээд ч одоо энэ өвчнийг зайлуулж өгөх гэж мөн хөөе салхич тавилаа. Хамгийн дээзээр цас оруулж өглөө, хөөтөрч өглөө мөн тэмцэж जैन да. Арга дэлхийн хэмжээний юм манай нөхцөд арай л барахгүй байх шиг байна. Гээд бид нар сая машинд хөхрөлдөөл явж ирсэн. Тэгээ энэ бас нэг цаад утгаараа бас монголчуудын авралын юм л буугаад байгаа болов гэж бодоод байгаа шүү дээ би хоёр. Тэ. Тохиол гэснээстэй бас нэг зүйлийг хэлье л да. Таны талаарх хонь жилтэй та тий. Хонь жил, хонь ордтой, хонь цаг төрсөн. Хонь цаг төрсөн. Гүй юм хавар тохиол шүү. Бүх юм хонь. Тий. Уурлаад давхцах биш. Орд жил 2 жил бараг давхцдаг шүү дээ. Харин тийгээ давхцсан байдаг. Тий, их сан тохиол. Тэг бүх зүйл хонь. Хонь та яг энэ тохиол хонь жилдээ, хонь ордтой, хонь цаг төрсөн үний онцлог юу байдаг гэж та юу надад. Тэгэхээр би ингээ боддгийн. Заримдаа би хонь жил төрсөн мөртлөө орд нь хилэнц бэлэнц байхгүй яасан бэ гэж боддгийн. Хонь жилдээ, хонь ордтой, хонь цаг төрсөн хүнд бол уур уцаар гэж байдгүй. Хонь яг ийм жил төрсөн хүн хэрэлдэж байгаа хүмүүсийг харахаар ер нь хэрүүл гэдэг юмнаас л маш хол явахыг боддгийн. Би бол ерөөсөн тийм хэрүүл гэдэг юм бол үзэн яддаг. Мухай. Ямар сандаа би гэртеж гисэн эхнэрийг дав гал гэдэг битгий юм мухай одоо янз янзын те битгий миний хөөхтэй загнаад зүгээр хэлээ л дээ. Зүгээр хэлэхэд ойлгоо шүү дээ. Ээж нь болохоор яагаад ингэж битгий хасгаад битгий хашгар. Тэгэхээр нэг хэрүүлийн чихэнд орж ирэхээр л надад нэг тийм мухайда. Би нэг хэрүүл гэдэг юмээс ер нь айл өрхтөж гисэн хэрүүл гэж болохгүй. Яач эсэн хэрүүлгүүл байна гэдэг бол одоо өрх гэрийн ад жаргал гэж би яг хөвдөн боддгийн. Зөвхөн хонь жил хонь ордон төрчөөд өөрөө тийм сэтгэл зүй темпераментны хүн гэж өөрийгөө хэлсэн боловч яг өөрийнхөө темпераментаар ингээд босод хүмүүст хэлэхэд уур уцаар ерөөс хүнд чирэг. Уурлахгүй учирлж ингээд чи сая инглээ тэгэхээр инглээл дээ ийм л юм болчлаа гэд ярилцчихаар их гоё болчдөг юм болов уу гэж боддог байхгүй. Тэгээ одоо ингээл нэг сүүл үед ингээл фэйсбүүк дээр ингээл нэг хэрүүл юмуд чи яагаад тэгсэн яг тэгсэн чи би ерөөс унтраага чи өөр юм үзэж чи кино үзэж чи гэл тэгээ энд фэйсбүүк үзэх нь би тэгээд нэг тэр үл их муухай энерги миний хувьд л их муухай энерги. Тэгэхээр би зөвхөн өнөөдөр бас ингээ хоёул яриа сууж байгаа ч гэсэн тэр ер нь хэрүүл гэдэг бол их бузар. Хэрүүл гэдэг бол ястай нэг хамаг муухай юмыг дууддаг бүрээ нэгээс дуудлагын бүрээл гэж ойлгох хэрэгтэй. Одоо муухай дэв альбин жүтгэр гэл одоо хийсвэр гэл одоо шарын шашнаар ярих юм бөөгийн тэнгэрээр ярих юм бол муухай юм бол энэ яг хэрүүл энэ муухай бузраас энэ хэрүүлээс айл өрх ч юм уу тухайн хүн ч юм уу бузарддаг юм болов гэж боддог хөөх. Тэгэхээр хэрүүлээс холбоо хонь жилтэй хүний мэдрэмжил өрдөөл юм. Хонь жилтэй хүн хэзээ шурлахгүй. Хонь ордтой хонь цаг төрсөн бол бүр байхгүй. Таны зодроонч хийж чадахгүй, хэрүүлж хийж чадахгүй байгаа нь л нэг юм хүлцэнгүү л хүнтэй. Тэгтээ хүлцэнгүүдээ бас бодноо. Бас нэг дээрлүүлээд байхгүй. Тэ бас нэг за энэ хүн чинь намайг яагаад за энэ хүн биш хүн байна дөө. Миний нүдэнд таарах хүн биш байна. За уучлаарай гэж дотроо бодоод өнгөрөх гэдэг юм. За энэ хүн бол нөхөр юм аа гэдэг ч юм уу энэ хүнээ таниад үргэлж болохгүй бол хонжилтөө орчдөг. Зүгээр л орчдөг. Ийм л таны нэг бас яг хоньноос гадна бас нэг учир холбогдол байгаа болоо гэж би тааж байна. Та ч айлын баг хүн шүү дээ. Баг хүүхдийг хүн болгон эрхэл гэж боддог төсөөлдөг. Гэтэл цаад мөн чанарыг ойлгодоггүй. Тэр нь юу вэ? Яг та өөрөө тайлж хэлээд байна гэж би хараад байна. Та чинь их тунгаадаг
боддог, бясалгадаг, цаад мөн чанарыг нь ойлгохыг хичээдэг хүн байх гэж би зүгээр за магадгүй тэгэл ер нь бол аливаа юмыг тунгаахгүйгээр нэг 7 хэмжээд нэг огтлно гэдэг шиг тунгаахгүйгээр юм хийнэ гэдэг бол хэцүү л дээ. Тунгаахгүйгээр хийчээд өнөөдөр нөгөө хамгийн гол нь хотлоо хуурамцсан хүн хэрэггүй, хулгай зан хэрэггүй, тийм нөө хувирсан зан хүн хэрэггүй гэдэг л баггүй. Тэгэхээр 7 хэмжээд нэг огтлсон ч гэсэн эргээд би одоо магадгүй ирээ чамаас нэг мөнгө авцсан байлээ гэж бодоход яг л тоо ёсоор би чамд өхөл өстэй байхгүй. Тэгэхэд өнөөдөр бол авцсан бол олсонд, өгсөн бол хайсан тооцоо гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь эргээд тухайн хүндэн бол одоо муу хүн болчдөг байхгүй. Энэ хүн чинь муу хүн болж энэс тэр хүн бол тэр хүний энергит одоо муу улгаач хүнээс юм авч өгөхгүй мөхгүй гэл ингээл ганцхан өөртөө бодгош хүн тэлэлээ явахад тэр хүн муу болоод нэгсэндээ муу энерги дараад явчихдаг юм бол гэж боддог байхгүй. Тэгэхээр хүн өнөөдөр нэг ямар түрүү би хэлсэн мөнх амьдрах хүчтэй гэдэг дээр би хэлсэн те ямар мөнх амьдрах хүч үнэн ч л явалт тий сайхан өөр хүүхдэн ч гэсэн үйлийн үр нь сайхан үлдгэлтэй үйлийн үрийн үр гэдэг юм заавал үлддэг штэ миний аав сайн явсан бол миний сайн явсан бол манай зобогийн хүүштэй хийнэ аавд мундаг хүн байсан да гэж хүн яргэлтэй гэдэг шиг сайхан шудраг амьдраад олцсноо идээд сайхан нэр хүндээ хамгаалаад ингээд сайхан амьдраад явдаг газар руугаар явна үлддгүүд нь үлдээд аав шиг амьдраад цаашаа явах хэрэгтэй л байхгүй. Таны би байр суурийг би буруу хаалцж байгаа байхгүй юу гэхээр би өөрөө бас тэгж боддог хүний нэг те сайн ээж нэрийн ачаар тэр хүүхэд явдаг юм байна амьдрдаг юм байна тэгвэл тэр аав ээжийнхээ нэрийг хойшоо үлдээх хэрэгтэй юм байна үннээр явж шударгаар явж тийм ээ тэгж л хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог шүү дээ мэдээ жоохондоо би бол жоохондоо бол тийм олигтой хүүхэд байгаа ч манай эрдэнэ талхан бол намайг сайн мэднэ гомбын их дуут гэдэг нэртэй жинхэнэ үеmäний эзэн хүүхэд бол хүүхдийн зан шүү дээ. Юм хийн өмүүлнэ хаглах цонхоо хаглана хаглах гэрлээ хаглана цаглахгүй юм хийн шүү дээ. Тэгээ хийсэн ч гэсэн тэгээд одоо тэгээд мэдхгүй тэгэл нэг ямар ч байсан тэгэл аав ээжийн минь өнөөдөр нэг эмэл хүн болгож өсгөж өгсөн нөгөө дуудах нэрийн аав ээж нөгдөг дуурсагт галдрыг өөрөө олдог гэдэг шиг аав ээжийнхээ нэр сүрийг нэх гутаахгүй хүн шиг өөрийнхөө нэр дэрийг нэх гутаахгүй хүн шиг олон түмэнд нэг алтан түмний харцанд буруу харагдчихгүй хүн шиг нөгөө зөв юв бол зөөлөн замбуулан гэдэг шиг л ингэж л ажиллаж амтэрч явна да. Одоо ч нийгэм ч өөр болоод тийм үү? Юу эрэг талаасаа биш сөрөг тал руу их болчлоо. Хүмүүсийн гаргадаг зам байдал. Та бол үнж хүн, үерхэлдээ үнж, нөхөрлөлтөө үнж. Өөрөө тийм характертай учраас хүнээс тийм хүлээж идэг, харж идэг, тийм зангаа гаргацсан учраас тийм үү? Ийм нөхцөл танд хэцүү яаж тэрийг давах уу? Давж чадж байна ер нь. Үгүй тэгэл яг түрүүний нэг харьцах ёстой хүнд нэг харьцах ёстой хүн гэж байна л да. Мэдээж харьцах ёсгүй хүн чи тэгээд өгөлдөө ингэж өгөлдөө гэдэг тэр хүн надад харьцахгүй шүү дээ. Тэр хүний характер шал өөр шүү дээ. Тэгэхээр яг мэдээж амьдралд чи ч гэсэн өөрийнхөө нөхөр найзыг яг л ханилан байж нөхөрлөнө гэдэг шиг тэгжил болж байгаа. Гэдэг шиг яг нэг өөрийн ханилж чаддаг нөхөрлж явдаг яг өөрийн одоо темпний одоо найз нар надад байдаг байхгүй. Яг л над шиг. За нэг Запон нэг юм ааш те. Тэр хүн бол бид нэг хай шиг мэднэ. Тэр бид нар ингээ хоорондоо урлагийн чүм байна, урлагийн босчод маш олон найз нар байна. Энэ найз нар маань яг л ингээл темпний нэг шил арх уугаа суусан ч гэсэн нэг шил архийг ч гэсэн хүн ингээд нэг гоё яг нэг гоё таарсан хүнтэйгээ уухад арх ингээд нэг сайхан ингээд нэг халаал буруу хүнтэй уугаал ингээл нэг зовлон болоод хой гэл татад чангаагаал тэгснээл нэг юм асгацдгаал хүн амьтанд руу гэлэх юм бол тэнтэс чинь нэг архины муу дэв гэдэг бол тэнтэс эхэлдэг байх гэж боддог байхгүй. Тэгэхээр сайхан одоо яг найз нар одоо миний найз нар ингээл сайхан суугаал уухад бол ерөн царай нь хувирахгүй да. Архич өөрсдөө архичин гэж хэлж байгаа юм биш. Уудгүй хэр хүн гэж байхгүй шүү дээ. Хувирахгүй шүү дээ. Тэгээд нэг сайхан уучаал би бол одоо ингэж гэртээ орж исэн нь бол одоо байх ч. Би бол уучаал аль болох богч ажиллачаад амаан зайлчаал хичээл ороод цэмбигэл царийн тиймэр хувирлж өгөөш. За нэг муу юм яриад уучлаарай. Гэтэ эр хүн юм болохоор ярихаасаа асуугаад байгаа юм чи ярихаасаа. Тэ гэдэг шиг зөв сайхан шингээх юм бол тэр чинь идэж штт. Буруу идэх юм бол сархатнасаа том юм гаргана штт.
Тэгэхээр зөвөнтэй л байх хэрэгтэй. Буруу уулт гэх юм бол сархатнаасаа гаргаад маргаж юу хийснээ мэдэхгүй сууж явах асуудал чинь амьдралын дайсан чинь тэр л болно шүү дээ. Таны нөхөрлийн хүрээ хэр том бэ? Тэгээд мэдээж. Яг нь тэр чинь миний ойлголтоор байна шүү дээ. Юу гэхээр нөхөрл 2 3 янз байх шиг байна. 3 4 ч юм уу. Жинхэнэ амин гэдэг юм чинь бас бүр цөөхөн байх. Амин цөөхөө, амин цөөхөө. Сайхан нэг гарт багтна гэж ярьдаг шүү дээ. Атхан багтна гэдэг шиг л ер нь бол тиймэрхүү л байгаа. Зүгээр ингээд өшөө одоо ингээд дэлгэр нөхдүүд бол байна л да. Нэг атгаад байх юм ч үгүй. Гэхдээ бол бас зөв сайхан нөхрлөөд ингээд явж байгаа хүмүүс маш олон сайхан найзууд. Их олон сайхан дүүнэр их байдаг юм дөө. Надад одоо зөв дүүнэр их сайхан дүүнэртэй л болж байна дөө. Тэгэхээр уран бүтээлч янз янзын дүүнэр ихтэй. Хөөний амьдрал баян замч дардан гэдэг шиг тэгэл явж л байх юм да. Таны ярьж ирсэн зүйлээс миний нэг зүйл надад их онцгой туссан. Юу гэхээр хүнд нэг барагтаад бол гомддгоо. Нэг гомдвол мэдээж бүр тулцсан байж ижил гомдж тарах нь. Тэр гомдлыг тайлах гэж аюу хэцүү байд. За яг наадах чинь бол би нэг гомдох юм бол шүү дээ. Яг жиггэн буруу хардаг хүн шүү дээ. Зүгээр л яг цааш харч. Дахиад харахгүй. Хэцүү шүү. Би нэг тим балерцантай. Би энийг л нэг өөрөөсөө гаргаж хайхсан гэж чаддгүй байхгүй. Энэ бол надад бол миний бол муухай чанар. Яагаад муухай гэж? Бас муухай шүү дээ. Хүнийг бас өршөөж чадах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би таныг зүгээр таны өмнөөс зүгээр тайлбарч үзье гэхээр бодохоор те буруу байж магадгүй. Та тэнд бүх юмаа зориулсан л байгаа байхгүй юу? Зориулсан байж хахад тэр хүн яагаад ядаж 20% зориулаагүй гэдэг л асуудал яригдж байна. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр би ингээл нэг тийм гомдлыг тайлж чаддгүй л хөө. Ерөөсөө нэг юм болдгүй. Ингээл нэг л за ингээл хэдийгээр тийм гоё усуд байдаг штэ. Папан гэсэн мэт марчдаг тийм гэдэг дуу хэлээд юу нэг бабны шоу гэж явж байхад өөрөө ч бодоол. Урдлын юм утгатал хэд хэдэн сериал болгож бодоол. Ингээл тэгээд би нэг муухай гэдэг шиг нөхгүй. Тэгэхээр хайчил да зарим нь хайчаад ингээл явал да. Гिचмөрөөд өгөх гэхдээ би бол нэг мөсөнд нэг ингэж байгаа ч юм байхгүй. Нэг мөсийн ер нь ийм зантай. Гэхдээ бол мэдээж өнөөдөр бол хүний ертөнцид наантай цаантай гэдэг нь ойлгож байгаа болохоор зарим нь гайгүй л дээ. Ер нь бол занан тэрэл гэж хэлэх гээд байгаа. Тэгээ нэг гомдомхой л хүнтэй. Ийм одоо яг таны хэлж байгаа энэ характертай хүнийг хүмүүс те олонх юу гэж тайлбарладаг вэхээр гомдомхоо гэж тайлбарлаж. Гэтэл байна шүү дээ. Миний ухаж ойлгож байгаагаар тэр хүний цаад мөн чанар нэгт. Хоёрт тэр хүн тухайн хүнд ямар их сэтгэлээ зориулсан бэ? Тэрний хариу байхгүйгээс болж ирдэг яагаад олж хардсан бол гэж би боддог жишээ. Тийм ч үс болох л бах те бас нэг тийм сайхан итгэж явж байгаа чи итгэл алдаад яаж байгаа юм бол доо гэсэн. Та бол бүр бүхнээ зориулсан байгаа тийм төрнүүхөөс ямар тэнэг ухаан модон байгаа биш үү? Хаа хамаагүй юм гомдолт байдаг хэм байдаг юм. Их итгэсэн итгэл бол ус цацсан. Яг л байхгүй. Тий. Тэгэхээр л нэг тийм нэг тэрнээс гарч чаддаггүй юм уу эсвэл хүний дотоод мөн чанар нь ингээд байдаг юм уу? Дотор сармагчин гэдэг юм биш үү? Энэ сармагчин чинь тэгэл хэл уцхөөгээд энийг өдөрдөд байх юм биш үү гэдэг шиг тий. Оюу ухаараа энэ сармагчин чинь ийшээгээ өдөрдөд байхаар чинь тэгээд тийм ч байдаг юм одоо мэдэхгүй тэгээд аль болох л би тэгэл за одоо нэг гомдол гэлээд яадаг юм тэгээд болох нь болоод нөө болсон моргоор түүхийн төрөөгөрөө гэдэг шиг тэгэл жүжигч хүний нэг давуу тал байгаа мэдээж. Би нөгөө талаас нь бас авсах хөө те бас дутагдал байж магадгүй. Нийгмийг нэг өөрөөр хараад байдаг болчихдог юм шиг байна. Би олон жүжигч хүмүүстэй уулзаж ярьцлага хийж хахад миний мэдхгүй өнцгөр аягүй гой юмнуудад тайлбарлаад байгаа хөөхгүй. Нэг л нэг өөр ертөнцийн хүмүүс байх шиг. Би бүр аягүй тэр хүмүүсээс их олон зүйл сурж ухаарж байгаа. Ер нь тийм онцлогийг та хилээч ирнэ. Олон та бол ялангуяа Монголын нийгмийн хамгийн мундаг жүжигчдийн одоо өнөөгийн нийгмийн жүжигчин гэдэг утгаараа та бол мэдээж өөр ертөнцид мэдээ тань байгааг би мэдээд байгаа. Гэхдээ бид амар том тодорхойлт хүсээгүй л дээ. Зүгээр л нэг өөр юм хэлэх гэдэг чинь би таагаад байгаа байхгүй. Одоо юу ярих юм бол тэр би нэг тодорхойлтын тухай яриаггүй. Зүгээр би нөгөө нэг хүн болгон өөр өөрөөр тайлаад байгаа. Тэр нэг надад сонирн байна. Жүжигч хүний дотоод үсэлийг л та нэг тайлаад өгөөч надад. Тий. Урлаг соёлын уран бүтээлчдгүүгээр улс орон хөгжил гэж байхгүй. Мэдээж тэр түүхийн жимийг хэн хийх вэ? Уран бүтээлчдэл энэ жимийг одоо хооч үедээ ч юм уу
тухайн үед нь чинь сануулж өгдөг ч юм уу энэ бүхнийг уран бүтээлч бид нар л хийдэг. Ерөнхийдөө бол уран бүтээлчд бол улс төр янз янзын төрлөө бол нэг зүтгэд ингээд шүүмжлээд байдаг. За мэдээж энэ томилогдсон төрийн улсууд нь томилогдсон улсууд нь улс төр хэмээг бол би бол одоо намбус би бол нэг юу яагаад вэ? Би бол нэг их хил ам хийгээд ингээд нэг яваад байдаг. Тэгтэл энэ сайхан эх орны төлөөл тэнд сонгогдсон улсууч үдээ. Энэ сайхан ард түмний төлөөл бидний дээр ороод сууж байгаа улсууч үдээ. Тэгж бодоод юу ч хийхгүй зүгээр л нэг төрийн дээр гарсан улсууд өөрсдөө хувийг хохоолоод явна гэдэг нь муухай байхгүй. Тэгвэр ингээл олон юм сонсож байгаад л ерөөсөө л тийм нэг мөнгө гарсан гэн тэрний авсан гэн тэнд нэг байшин барьсан гэн энд нэг ингэсэн гэн гэдэг ч юм уу дандаа нэг хувьд завшсан ч байдаг юм уу нэг иймэрхүү одооний яриад бол хэл ахуул гэдэг юм уу. Ийм юм зараад байна гэдэг л муухай. Яг энэ ард түмний төлөө 3 сая ард түмэн энэ сайхан байгальтай 3 сая ард түмэн бол одоо нэг арабын шах мэгтэй алтан шах мэгтэй амьдрахаар ард түмэн байхгүй юу? Юу гуйлах ч юм ойлгож байна шүү дээ. Задартал амьдрахаар юм байхгүй. Тэгээд энэний төлөө бид нар бол одоо хошин урлагтаж тоглоход тэр одоо ингээл хүмүүст нэг бодрол оруулах юм л дандаа нэрэл ингэдэг шүү гэл ингээл дандаа ингээд урлагаар дамжуулж нэг ард түмэнд хөргөдөг нэгэсэндээ уран бүтээлээ тэмцээд яваад байгаа байхгүй. Уран бүтээлээрээ чаддаг юмар л тэмцэж байгаа бидний хувьд бол жишээлбэл долоон мурхан харуудгүй түүх мартахгүй гэдэргээл кинонд бол одоо ингээл хуучин цагийн үед бол одоо хувьсгалын анхны долоог бол одоо бидний үед байхад л бодооног тусдаа үзэл бодолтой данзангаа нэг өөр бодолтой ч гэдэг юм тархаа боторхоо бодоод байсан долоог бол одоо ингээл хувьсгалын анхны долоо гэдэг бол Монгол эх орны төлөө л үнэхээр амби цусан урсгаж тэмцэж явсан эцэг болсон чаа болсон гэдэг хүнийг бол одоо бол нэг хэсэг бол муу хэлж ирсэн шүү дээ. Тэгтэл энэ хүн Монгол орныг ингэж авч үлдсэн юм аа гэдэг ийм түүхийг бол одоо бид нар нэг өсөнтөө уран бүтээлээрээ л одоо эх орныхон төлөө бидний хийж чадах нэг уран бүтээлч соёлгүйгээр улс орон хөгжихгүй гэдэг чинь бидний хувь нэмэр бол сануулга маягтай. Түүхийг ийм бай, ийм түүхтэй. Тэгэхэд одоо ийм болоод байна. Гайл ингээл нэг авилгал авсан ч юм уу янз янзын кино одоо нэг хүчирхийллийн эсрэг одоо янз янзын юм одоо киногаар ингээл үзүүлээл улсад үзүүлээл байна. Тэгтэл тэндээс одоо яг сайхан ойлгоцсон үхээр надад бол ойлгосон юм харагддаг. Ердөө ингээл нэг бид нар ингээл хийгээд байгаа ойлгосон юм байхгүй. Гэж харагддаг юм да. Тэгээд бидний хувьд бол би бас зөвхөн яг Монголын одоо төрд засгийн одоо газарч гэдэг юм уу зөвхөн минь хувийн нэг бодол байдаг аахгүй. Одоо ингээл одоо яг төрсөн өдөр 7 сарын 11-нд ардын хувьсгалын тим гэдэг энэ өдөр Монгол бол нэг түүхэн кино хийчих хэрэгтэй гэж ойлгодог аахгүй. Энэ нэг төр хийх хэрэгтэй гэдэг. Баг хаадын үед ч юм уу их хаадын үед ч юм уу 21 он ч юм уу одоо ингээл те энэ Монголын түүх бол одоо үнэндээ марагдахгүй шүү дээ. Тэгэхэд нэг түүхийг ардын хувьсгалын ойд зориулж төрийн кино гэж нэг ийм түүхэн кино хийж юмар санагддаг байхгүй. Бид нар түүхэн кино хийх гэдэг нь үнэхээр хэцүү шүү дээ. Уран бүтээлчд бол хийх одоо сэтгэл нь ориглол бориглаад байгаа хэрнээ л нөгөө мөнгөнийх нь багтахгүй. Тэгэд тэр их би 80 гэж тоо мэдхээс 80 гэж тийм мөнгийг мэдэхгүй байхгүй. Хэдэн их 80 гэдгийг бол би мэдэхгүй. 80,000 төгрөг гэдэг юм бид 800 сая гэж мэднэ. Тэгээд тэр 80-д байгээ нэг 8 тэрбумаар нэг амар түүх хийлт 8 тэрбум төрөхгүй дээ. Тэгээд 80 гэдгээр нь оруулаад 1 тэрбум 2 тэрбум төгрөг гаргахад бол нэг сайхан засаг замбраатай ингээд зарцуулга хийхэд бол Монгол ард түмэн зориулаад гоё түүх хийндэ гэж би энийг бол одоо бас хэлчмээр санагддаг. Одоо ингээд сайхан яриулаад авлаа, хэлээд авлаа. Та би бүр таныг ингээд хэлэнгүүт бүр нэг догсож байна. Хоёр миний яг боддог сэдв. Та миний бараг толгойг давхар уушаад байна уу гэдэг шиг те. Бүр ингээд яагаад ч таарж байна. Хоёулаа нэг айл отхгүй. Ингээд адилхан мэдрээд байгаа ч те. Яагаад гэсэн чинь би чинь 4-5 жилийн өмнө Чингис хаан хард алдагдсан Чингис хаан гэдэг нийтлэл бичээд Монголын түүхийг Хятад, Турк
нөгөө орсууд ч юм уу те ингээ хулгайлаа дууслаа. Одоо энийг киногоор авч үзье. Ядаж жилд нэг кино хийгээч. Төр аваад гэ те. Тэгэхээр энэ утгаараа ийм би санааг өөрөө дотроо агуулж авдаг хүн таны энийг бол 100% хүлээмжшүүлж ингэх ёстой. Өөр арга алга байна шүү дээ бид нар. Монголоор л үлдэхийг хүсэж байгаа. Тэгээд яг баталгаажуулаад энэ бол төрийн кино гэдээ байж байгаа л дээ. Тэнгүүд тэнд нэг хэн нэг нь одоо Чингисийн тухай ингэж хийлгэхэд эн чин бидний өвгдөөц төр хийгээд энд тавьсан байна. Энэ киног үзтээ гэ төрийн ордон тэр үнийг дуудаж үзүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ бол бидний төх. Энийг төр жилд нэг удаа хийдэг юм аа. За нэг ийм сайхан ерөнхийлөгч, ийм сайхан ерөнхий сайд байгаасэ. Таны та бол огшоогоо явуулчлаа. Мөн ч олон сайхан уран бүтээлчд байна шүү дээ. Үе мангар олон сайхан уран бүтээлчтэй эднийг бүгдийг нь оруулаа л да. Тоглоолог шүү дээ нэрэн тий. Яах юм. Одоо тэгээд миний одоо яг энэ сэдвийг хүндэсэх нь яг тантай адилхан. Одоо би тийм төрийн түвшүүдийг хүсэж шүү дээ ер нь. Харин тий. Ер нь тий ингээд тэгж урлаг төр хоёрыг холбогдож нөгөө нэг урлаггүйгээр уран бүтээлчгүйгээр улс хөгжихгүй гэдэг чинь л энэ байхгүй юу гэж бодоод тань л да. Тий. Бүр юу ч хийхгүй байсан төр засагтай байхын үед одоо харьцуулахад үгүй ядаж Чингис хааныхаа онгон байгаль дээр бас нэг ядаж үзэсгэлэн хүн байгуулж эхэлж байлаа шүү дээ. Тэгвэл одоо кино руу орё л да цаашаа тий. Түүх бол байна шүү. Үнэндээ л Монголын түүх бол барагдахгүй. Та Чингис хаанаа л нэг хэдэн талаас нь нэг оосролж янз янзаар нэг жоохон хийж үзлээ те тэгээ өөр орсонгүй те тэгэхээр. Та ер нь Монгол орныхоо юуг тодорхойлдгоо, юу гэж өөртөө төсөөлж омогшдгоо юу юм? Тэгээ ер нь бол эх орон гэдэг бол яг л одоо миний хонхын дээр таалга онголгоод ордог гэр штэ. Би бол тэгж боддог байхгүй. Зүгээр ингээд фантастад ирэх юм бол энэ сайхан дүнхийсэн цаст алтай энэ сайхан дүнхөр хайрхнууд бол аав суудал. Энэ сайхан хар усноор горих булгууд бол ээж урсгал. Энэ тэндэгэ жимс цэцгнүүд нь өөр удам хүүхдүүд нь гэж ойлгож шүү. Тэгэхээр тэр бол миний гэр өгөө ч. Ингэж л би одоо зүгээр эрхэний хувьд бол Монгол хүн бол төрсний хувьд бол тэгж л бодож явдаг байхгүй. Та яста мундаг тодорхойллоо шүү. Би яста юу тэр би. Бараг аваар глобал юм бодож явж байгаа хүн байгаа байхгүй. Гэтэл та чинь зүгээр л нүдэнд харагдтал тайлбарлчихлаа шүү. Ерөөсөө. Тэ? Тэгж бодож явдаг юм да. Та яста гоё тодорхойлтыг та хэллээ. За баярлалаа. Тэгээд ер нь тэгэл хүн болгол тэгж бодож явдаг баах гэж бодож хүн болгон ер нь тэгж бодож яваасаа гэж бодож байна штэ. Тэгээд нэг ширхэг шулууч гэсэн одоо их орон үнэртнэ гэдэг гэлөө дээ гэдэг шиг тэгэл хаалгангал миний гэр штэ. Бид нар гэртээ суугаад байгаа штэ. Гэртээ хэрэлдээд байна. Гэрэл энд тэнд ухаад байна. Гэрэл энд тэнд ус энэ ширгээгээд байна штэ. Тэгэхээр л нөгөө хүүхдүүд чинь айлаазнаас ус уух юм бэ те гэдэг шиг нэг уран бүтээлчин болохоор айгүй тийм нэг шал өөр ус нөгөө тодорхойлж нэг орлуулж ярих юм их болоод байна л да бэрээ те. Харин айгүй гоё байгаа. Би ямарч ингээ ангаагаад байна. Сүлдээ амаа ингээ жимээгээд байгаа байхгүй юу. Яг үнэндээ бүр ийм тодорхойлтыг би яг энэ тэнд хэлсэн байж магадгүй өөр хүмүүс. Гэхдээ энэ нэвтрүүлэгт хэлэхэд таал хэлэнгүүт би ч бас өөр ойлгож. Яг хаалга онголоод гэртээ ороход гэрээ яа тогтчулдгөө тэрэн шиг их орноо тогтчулаа энэ бол миний гэрэл гэж бодож байна. За нэг юм байна гэдэг чинь. Манай нэвтрүүлэг хөндлөн утга гэдэг нэртэй. За би арай хөндлөн яриад өгнө үгүй яриа. За би бол ярианд их муу шүү. Би тэгээд ингээ буруу зүрөө ярьсан бол устгаараа яриа. Хүн амтан гомдооч хөө. Одоо бүр ямар сандар ангаатал яриа. Энэ золбооч одоо юу вэ одоо? Энэ одоо хэмбэ? Энэ одоо яах гээд байна гэж бодох гэдэг. Манай нэвтрүүлгийг олон иргэд маань үздэг, санал сэтгэлдээ хэлэлцдэг. Цаад утгыг бас ойлгоцсон байгаа. Яагаад гэхээр хөндлөн утга гэдэг маань хөндлөн гэдэг санаа нь яагаад гэхээр эх орон жүзэл, эх орон гэдэг сэтгэл маань сэтгэл дотроо байгаад байгаа боловч үйлдэлээрээ гарахаа байчжээ. Тийм учраас эх орон, эх нутаг, ээж аав гэдэг энэ хувийн гурван холбоотой гэж би үздэг. Тэгээ энэ ингээд сэтгэлдээ байдаг юмыг гаргаж ирж нийгмээрээ түгээн дэлгэрүүлж эцсийн үр дүнд эх орон гэдэг үзэл түгээн дэлгэрээсэй л гэж зорж бид. Одоо яг төрөний чиний хэлснээр баяраа мань одоо энэ Монголын ард түмэн үнэхээр эх оронч болж байна. Нэг ингээл дараа энэ фэйсбુક гэдэг чинь юу гэдэг юм бэ? Би зураг үздэг байхгүй юу? Фэйсбુક бол ойлгохгүй л янз янзын бичдэгчгүй зүгээр ингээд зураг ингээл харж яхад одоо эх орныхон төлөө миний эх орон дөглөө боллоо. Миний эх орны өнөөдөр мандах нар зогойлаа. Улсууд их гоё юмнууд байна шүү дээ. Гээл харж байгаад хүмүүс л тэгээл нэг энэ тэнд явж байгаад нэг төөрсөн унаг мунагч байдаг юм уу нэг айл даваашаа төгсдөг ч юм уу. Тэ нэг ихтэй болгосдог ч юм уу гээл чинь л их орон юм багтахгүй шүү дээ.
гэдэг шиг ингээл энэ манай Монголын ард түмэн бол залуучууд ялангуяа их оронч болж байгаа юм байна да гэж ойлгож байгаа. Их оронч байх хэрэгтэй. Одоо ингээл юм л бол одоо ингээл ордон руу очиод өлсгөлэн зарлал наан цанагдчихсан. Ер нь бол ард түмэн Монголын ард түмэн бол те их орныхон төлөө бол одоо босч эхэлж байгаа юм байна да. Одоо л их оронч болж байна да гэд би бас сэтгэл уярээд байгаа шүү. Баярлалаа. Бас энэ чинь бас та бас би ингээ анзаараагүй та бас надад таниулаа хэлчихлээ. Залуучууд маань яг тэрийг нэр ингээ бодоодсэн чинь те яг тэр их орон гэдэгтэй холбоотойгоо аягүй хэрэгэлдэг болсон. Тэгээд ингээ фэйсбүүк дээр ингээ харахад нэг 5 настай хөгд мөр унаал ингээ дахих хөтөл миний өх орон ийм шүү дээ гэдэг юм тэр өгнөөд гоё. Яасан ч гоё хаанаас ч бол бичт юм мэдгүй тэгээд ингээл нэг би дөрөв ирсэн ингээл нэг сайхан уяа морь тэгэл нэг сайхан ус гарч байгаа дуу гээл цаана мөнгө цастай гээл ингээл мөн ч хайрлахгүй гарахгүй нутаг юм да гэж л бодох юм да. Одоо тэгээд бүгд хайрлах баха. Одоо үлдэж байгаа тулцгонуудад л нэг сайхан юм үлдээгэл ирээдүйг яг л бид сайхан амьдралаа штэ. Яг энэ сайхан амьдралыг л идэртээ үлдээмэр байна штэ. Тэгэхгүй бол нэг тийш нь залчих байд энэ залуул тэгээд одоо нэг болшин доорооч өмгөрч хөхгүй гомдондоо гэдэг шиг болох бай тээ. Тийм ээ. Тэгэхээр одоо л хайрладаг цаг. Одоо л сайхан хөдөлдөг цаг дорн ямхнаар чимхээр их орноо хүн болгон хайрладаг цаг одоо л ирж байна. За ингээд нэг үнэхээр сайхан те манай хамт олон бас их сэтгэл өндөр байгааг бидгүй анзарч байна. Ялангуяа би та бол яриад бас анзарж байгааг гэж магадгүй. Би өөрөө их таны ярианаас их кайф хүссэн зүйлээ авлаа. Тэгээд нөгөө нэг шатаж авна. Та одоо жүжигчин шатдаг бол би одоо сэтгүүлч талаас шатаж энэ ярилцлагыг хийлээ. Ингээд ийм сайхан ярилцлагыг бидэнд дэлгэж сэтгэлээ уудсан танд баярлалаа. Одоо харин таны мэдрэмж ямар мэдрэмж төрж ийн юу энэ ярилцлагыг хийсэн. Сайхан байна. Би ч тэгээд ерөнхийдөө дөрөнд баярал орж ирэх. За би ч ер нь яриа хэлээ ер нь жоохон муутай шүү. За тэгээд яг хөө чи тэгээд их нарийн юм асуувал одоо мэдэхгүй шүү л гэдэг ингээд байсан. Тэгээд яг хөө тэгээд өнөөдөр TV6-гийн телевизийг хөндлөн утга гэдэг одоо энэ сайхан нэвтрүүлгээд баг шинэ жилээр намайг өрсөн. Тэгээд би бол хүлээж авсан хэрнээ бол хоёлаа бас ингээд наан цаана гэж явсаар хоёлаа бол энэ бол бүтгэх ёстой нэвтрүүлэг гэж өнөөдөр хоёлаа бол энэ сайхан хурцаа застаа бороотой энэ сайхан буянтай өдөр хоёлаа нэвтрүүлгээ хийж дууслаа. Тэгээд өнөөдөр яг битэрийн энэ сайхан хөндлөн утга ярилцлагыг ялангуяа миний ярьсан ярилцлагыг үзэж суугаа зинхэр дэлгэцэг үзэн суугаа ард түмэн буруу ярьсан бол бурууг нь хогёо зуруу хийгээрэй. Зөв ярьсан бол зөвийн сэтгэлдээ хийгээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Өөрөөсөө явдал баярлалаа. Та баярлалаа танд. За